Яг энэ суурин дээр хуучин нийслэлийн цагдаагийн газрын барилга байсан юм. Дүгнэлт гарч ашиглах боломжгүй гэж үзээд удсан байшин цагдаагийн албан хаагчид ажил үрээ гүйцэтгэж байлаа. Тиймээс тухайн үеийн хууль зүйн сайд нэмд орчин шийдвэрээр барилгын шинжлэх ажил эхэллээ. Ингээд 2011 онд шав тавьж барилгын ажил эхэлж өнөөдөр албан ёсоор төлөвлөсөн хугацаанд хүлээлт өглөө. Нийтдээ 7 тэрбум төгрөгийн төсөв төрөлхтөй барилгыг Mon House компани барьж гүйцэтгэжээ. Төрийн шуургаар иргэний төвшөнд хэрэгжүүлэх нь удирдлагын багнууд ажиллах чадхтай байх ёстой. Ажиллах боломжоор бүрэн хангалттай байх ёстой гэдэг үгнээс бизнес ажилчдын байрны нэр хэрэгжээ. Энэ байранд цагдаагийн байгууллагын цагдаагийн хэрэг газар өөрийн үнцэн чиглэлээр хэрэгжүүлэх зорилготойгоор болох тодорхойлох, шуурхай удирдлагаар хангах, мэргэжлийн өндөр мэргэжлийн болсон хүчнээс сонгон шалгаж авах хэмжлэн уран дахин бос үйл ажиллагаа явуулсан юм аа. Цагдаагийн байгууллага гэхээр эргээд орж ирэхээс эмээдэг бас харин шинэлэг дизайн, найрсаг харилцааг энд чухалчлан авч үзсэн байна. Тийм учраас барилгад сонгодог хийм маягийг орчин үед тань хослуулсан гинэ.